Өгөх нь зүгээр нэг мөнгөн гүйлгээнээс илүү зүйл бөгөөд итгэлээс гарч буй үйлдэл юм. Ингэснээрээ бидний итгэлийн хүчрхэг холбоог дэмждэг. Хүмүүс бэлэг солилцоход нүдэнд харагдахаас илүү утга учиртай зүйл цаана нь болж байдаг шүү дээ. Бэлэг нь зүрх сэтгэлийг нэгтгэдэг. Бурхан цорын ганц хүүгээ өгөхдөө тэнгэр газрын хоёрын хоорондох хамгийн агуу холбоог бүтээсэн. Яаков зовж явах үедээ дэлхийгээс тэнгэрт хүртэлх шатыг зүүдэлдэг. Эллен Вайт Элч нарын үйс номондоо тэрхүү тэнгэр газрыг холбосон шат нь дэлхийг тэнгэртэй холбогч хүн төрлөختөнд өгсөн Бурхны бэлэг болох Есүсийг төлөөлдөг гэж бичжээ. Христийн бэлгээр дамжуулан Бурхан тэнгэрийг газартай нэгтгэж биднийг өөртөөгөө харилцаатай болгосон. Мөн бидний зүрх сэтгэл бидний хувьд юу эрдэнэс мэт байна түүнийгээ дагдаг учраас Бурханд хариу өгөх бүрийг түүнтэй харилцах харилцаа улам хүчтэй болдог. Дараа нь Бурхан бусад хүмүүс түүнтэй холбогдоход туслахын тулд бидэнд өгсөн бэлгүүдийг ашигладаг юм. Есүс Матай 6-гийн 21-р эшлэлд эд баялагчин хаана байна? Зүрх сэтгэлчин бас тэнд байх болно гэж хэлсэн. Та хүүхдүүдийнхээ мөн сүмийнхэн залуу хүмүүсийн зүрх сэтгэлийг нь Бурханд хандуулахын тулд Бурхан тогтмол өргөл өргөх зуршлыг хөгжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Өргөл өргөх нь түүнд болон түүний үгэнд итгэх итгэлийн нэг алхам бөгөөд Бурханы хамгийн агуу бэлэг болох Есүст өгч буй үйлдэл юм. Бид 11 болон амлалтын өргөлөө тогтмол бөгөөд системтэйгээр буцааж өгөхдөө үргэлж өөрсдийн хүслийн хадагт Бурхныг нэгдүгээр тавих болтугай.